За, гахалтай сайхан орой мэндийг та бүхэндээ хүргье. За, өнөөдөр Пүрэв гарагийн Zoom уулзалтаараа та бүхэнтэйгээ аяллаа клубийнхээ талаар мөн өөрийнхөө аялсан бодит туршлагаа хуваалцахаар аяллахаа Инкруз аяллаа клубийн маркетингийн захирал би даасан Түнш гишүүн Ариуна миний би та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа таатай байна. За ингээ өөрийгөө товч танилцуулахад би үндсэн мэргэжил маань ер нь цахилгааны инженер хүн. Хоёр дахь мэргэжил маань багш. Тэгээд одоогоор бол Монгол улсын зөвлөх инженер, эрчим хүчний системд 33 жил ажиллаад одоо гавьяаныхаа амралтыг эдэлж байна. Тэтгэвртэй гараад одоо 4 жил 5 жил болж байна да. За техникийн ухааны магистр, бизнесийн ухааны бакалавр, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл авах хүн мэргэжсэн мэргэжилтэн сургагч багш. Олон улсын Вендс Академийн Супер Жамп сургалтын 2 дугаар зэргийн мэргэжсэн оюуны дасгалжуулагч. За Эрдэнэ цогцлууд дээд сургуулийн гэрээт багш. Энэ ташрам дэлхийд багш нь Орхон аймагт ажиллаж амьдардаг нэгэн байгаа. Тэгээ маркетингийн захирал. Ийм нэгэн хүн байна. За өөрийгөө яг энэ аяллаа клубтэйгээ холбогдсон талаар товч танилцуулахад ер нь 22 оны 8 сарын 23-ны өдөр Түнш гишүүнээр за өөрийнхөө спонсор Ангаа ухааны доктор Зад багшийнхаа урилгаар энэ аяллаа клубтэй анх нэгдэж байлаа. За тэгэхдээ яг энд нэгдэх үедээ бол Зад багш маань ер нь бол миний эрүүл мэндийн багш. Би бол коронагийн үеэс нөгөө онлайн хөтөлбөрүүд нь яваад ингээд бас өөрийгөө аль болох эрүүл мэнд тал дээр анхаарад тэгээд ингээд явдаг болохоор багшгаа эрүүл мэндийн багш гэж анх танилцж байгаа. Тэгээ энэ сургалтаараа ингээд дамжаад тэгээ багш маань эх жил Европоор аялах гэж байгаа маа. Та цуг аялах уу? Дандаа бяцлаглалын улсууд аялна гэхээр Занд багш маань ямар ч байсан буруу юм хийхгүй гэл ерөөсөө анхны урилгаар тэг яа гэд Түнш гишүүнээр илссэн байдаг юм аа. Тэг ямар ч учраа олохгүй аялагч аарч биш бүр түнсээр илсчээд за тэгээд тухайн үед нөгөө аккаунт маань англи хэл дээр байсан болохоор нөгөө аккаунтаа цогж үзэдгүү сайхан бараг багшд өгж байгаа юм шиг өөрөө нөгөө сарынхаа хуримтлалыг багш руу шилжүүлчихэд ингээд байж идэг байлаа. Тэгээд нөгөө ямар л зориг байна тэр зориг чинь биднэ гэх чи үлгэрээд 23 оны 7 сарын 1-ээс Европ ТV аяллаа багаасаа зургуулаа хийгээд ирсэн байт юм аа. За ингээд аяллаа хийж ирснийхээ дараа тэгэл 23 онд аялж ирчээд бас сайхан ингээд баг дахиад жил ингээд унтаад явж яснаа. Гэвгэнд 24 оны 4 сард одоо олон улсын захирал цогтой захирлыгаа Эрдэнэт хотод авчирч сургалт хийлгээд тэгээ манай багтаас анхтяа гэд нэг хүчирхэг бүсгүй орж ирээд бас маркетингийн захирал хийцэн байсан учраас надад бас арай дөхөн байсан. Тэгээ би ер нь бол 24 оны 4 сарын сүүлчээс эхэлж ажиллаад 5 сарын 30 гэхэд үнгүй гишүүнчлээ маркетингийн захирлаа хамгаалаад ингээд эрс хүчтэйгээр 1 сарын дотор ингэж хамгаалсан байдаг юм аа. За тэгээ 2 дахь аяллаа 25 оны 6 сарын 22-наас Аз ТV-ийн аяллыг багасаа 15-уулаа хийгээд ирсэн. За 26 оны 1 сарын 24-нд буюу сая цагаан сарын өмнө бид нэр ойролт орондын аяллыг багаараа 49-үүлээ хийгээд ирсэн. Ингээд ямар ч хэлсэн эрчим хүчний системд 33 жил ажиллахдаа цалингаараа нэг ч аялаагүй хүн маань тэтгэврт гараад ингээд 5 жил болохдоо 3 удаагийн аяллаа хийцэн одоо тун удахгүй 4 дахь удаагийн аяллаа Европ руу нөгөө Серб руу Инкрузийн 10 жилийн арга хэмжээнд явахдаа хийнэ гэж төлөвлөсөн байна. За миний хийсэн аяллууд энд байж байна. Энэ болохоор миний нөгөө 23 оны 7 сарын 1-ээс хийсэн Европын аялал. За энэ болохоор Япон тайванаар хийсэн аялал. За энэ маань саяны хамгийн сүүлийн ойролт орондоор Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Катар гэд 3 улсын 5 хотоор хийгээд ирсэн аялал байдаг юм аа.
За энэ дээр байгаа энэ мөнгнүүд бол одоо жишээ нь багшийнх нь Европын аялал гэхэд 3 хүн $3,193 аялал захиалсан байна гэж харагдаж байгаа гэсэн үг. Японы аяллыг 4 хүний аяллыг $4,001. За энд ойролт орондын аяллыг 4 хүнийхийг $3,418 захиалсан байна гэж харагдаж байгаа гэсэн үг шүү. За ингээд миний анхны аялал Италийн Савана гэдэг боомтоос ихтэй. Тэгээд Итали, Франц, Испани 3 улсын 6 хотоор аялаад ирсэн байдгийм аа. Тэгээд багасаа зургуулаа явсан. Одоо манай Эрдэнэтийн хүн байвал энэ манай Талын булгийн жаргал эмнэлгийн жаргал эмч байна. За ийм Коста Смралда гэдэг 19 давхар хөлөг онгоцны 15 дахь давхар дээр нь багш нь ингээд 7 хоног амьдраад аялаад ирсэн байдгийг. За ер нь бол хөлөг онгоцны аялал гэхээр далай дээр л яваад байдаг. Уутгартай биш үү гэд. Би ч яваг байхдаа тэгж боддог байсан. Ер нь бол аялахаас өмнө энэ далайн аяллууд чинь одоо дэлхийн тэр бумтангууд баячууд л хийдэг аялал гэж бас би л тэгж ойлгодог байсан. Тэгээ энэ ташрамд хэлэхэд багш нь 21 он тэтгэвртэй гарна. Би ер нь аялах юм чинь гээд 21 онд ПС-ээр онлайнаар сошиал дээрээс яг энэ аяллаа инкруз гэсэн ийм аяллаа юм олоод нөгөө хүн дээр нутассан чинь сар болгон $100 хоримтлуулдаг юм аа. Тэгээд $100 хоримтлуулж агаад тэр хоримтлалаараа аялдаг юм аа гэж тэр хүн надад мэдээлэл өгөнгөт нь би юу гэж бодсон гэж. За гайдаа гарсан $100 хинд өгчөөд хизээ аялна гэх вэ гэд. Цалинтай байхдаа өөрөө ингээд энэ аяллаа клуб руу нэгдээгүй. Тэр үед одоо тэр хүний өгсөн мэдээлэл хомос байсан, би ч цаг нь удаагүй байсан юм шиг байгаа. Тэгээд тэтгэврт гарцсан хойноо ингээд аяллахын клубд нэгдээд аяллаа хийгээд ингээд явж байгаа хүн байна. За тэгээ бид нар хөлөг онгоцон дээр юм бол одоо яг бяцлаглаа хийгээд за одоо хоол унд бол ямар ч асуудал байдгүй. Ялангуяа хүүхэд чухтуудтай ингээд олуулаа явбал ёстой нөгөө хоол ундыг бол идэх сонголтоороо юу идэж чадна та тэр болгоноо идэж чаддаг ийм хоол ундны хувьд бол ямар санаа зовх юм байхгүй гэдгийг бас багшин давхар хэлье. За тэгээд унтаад цэрн нэг улсын нэг хотод очичин тэгээд нөгөө газрын аяллуудаа хийгээд ингээд явдаг байгаа. За тэгээд багш нь яг энэ анхны аяллаасаа ийм хоёр сэтгэл төрж ирснэ. Одоо яг энэ аяллаа клубийнхээ тухай ярихдаа хүн болгонд ер нь хуваалцж байгаа. Тэгээ энд л энэ эхний энэ харуулсал төрсөн нь бол цаг хугацаа хизээч хүнийг хүлээдэггүй юм байна гэдгийг бол үнэхээр ухаарсан. Илэг бүтэн хань ижилтэйгээ байхдаа ингээд нэг аялчихгүй явдаа гэж айгүйх харуулсан. За дараагийн нэг сэтгэгдэл бол гэр бүлийнхнээс ер нь ойр дотныхноос ганцаараа аялаад энэ сайхан мэдрэмжийг хиндэж үгээр илэрхийлж мэдрүүлж чадахгүй юм байна гэдгийг бол үнэхээр ойлгосон. Тэгээд зорилго тавьсан. Зорилго нь юу гэж тавьсан бэ гэхээр за дараагийн аялалд ямар ч ясан охиноо дагуулж явнаа гэсэн зорилго тавьсан байдаг юм аа. За тэгээд дараагийнх нь аялал ингээд энэ Японы Йокохама боомтоос авахад Тайваны Тайпей, Килинг, тэгээ Японы Ишигаки, Окинава гэдэг ингээд хоёр улсын 5 хотоор 9 хоног аялсан. Энэ аялал яагаад 9 хоног болсон бэ гэхээр Японоос Тайван орохдоо ингээд далай дээрээ 2 хонсон. Ирж буцах энэ урт замдаа далай дээрээ 2 хонсон. Энийг багш нь нөгөө хүүхдүүдтэйгээ ер нь явсан болохоор манай багийнхан зориуд ийм бас гоё амралттай аялал сонгосон байгаа. Ер нь бол Европоор явсан аялал бид нар 19 давхар хөлөг онгоцтойгоо бүрэн танилцж чадаагүй буусан. Яагаад гэхээр бид нар чи нөгөө өглөө босоод нөгөө газрын аяллаа хийгээл ирээд нөгөө халуунд явж ирсэн хүн чинь жакуз бассейнд ороод тэр чигээрээ хоолнд ороод хоолноосаа гараад нөгөө рестораноосаа гараад оройны үзүр үйлчилгээ үзэл тэгэл шүнд унтаад маргааш нь босоод ингээд явхаар далай дээр бид нар хэдийгээр нэг хонсон ч гэсэн хөлөг онгоцтойгоо бүрэн танилцж чаддаггүй мэлээ. Тэгээд энд бол ийм зориудын амралттай далай дээрээ ийм олон хоногтой аялал сонгосон байгаа. За багшийнх нь 2 дахь аялал энэ Diamond Princess гэдэг 16 давхар хөлөг онгоцоор аялсан байдаг юм аа. Тэгээд энэ хөлөг онгоцоор
бид нэр найзуудтайгаа үр хүүхдүүдтэйгээ ингээд аялсан байгаа. За тийм хөлөг онгоцон дээр бас л фитнес зал, дасгал хөдөлгөөн, номын сан, за хоол унд, жакуз бассан ингээд юу хүссэн болгоно өөрийн дур хүслээрээ хийж чаддаг ийм сайхан аялал байгаа. За багш нь нөгөө ядаад охиноо дагуулнаа гэд энэ баг охиноо дагуулнаа гэд зориг тавьсан болвол хоёр охиноо хүргэнтэйгээ хоёр ихэр зэхүүтэйгээ ингээд тавуулангийн дагуулад гэр бүлээсээ зургуулан аялаад ирсэн байгаа. За тэгээ гурван найзтайгаа ингээд багш нь эсвэлээ занд багш маань бас гэр бүлийнхнээсээ зургуулаа. Ингээд бид нар 15 уулаа үнэхээр тансаг аялаад ирсэн байдгийм аа. Тэгээд энэ ташрам тэгээ бид нар нөгөө нэгэнт Япон орж байгаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ явсан учраас бид нар явхаасаа өмнө нөгөө газрын аяллаа төлөвлөөд Японд 7 хоногийн газрын аялал бас давхар хийгээд ер нь Японд юу үзэж болох вэ тэр болгоныг үзээд ирсэн. За энэ Фужисан хайрхандаа очоод хажууд нь энэ халуун аршаантай амралтын газарт нь бүр 2 хоноод за тэгээд энэ нөгөө хайрхан чи яг ингээд юугаараа манан буучаад харагддаггүй байдгийн гэж байна шүү дээ. Тэгсэн чинь бид нар 2 хоноход яг ингээд сайхан дүнхийгээд бид нар цонхороо хараад яг бяцлал хийгээд ингээд нэг сайхан манай хөтөж үнэхээр гайхаж ирсэн. Та нар ингээд сайхан хиймэртэй улсууд байна. Таандын өмнө ингээд 2 хоноод энэ хайрхныг оройгийн чадаж чадаагүй улсууд явсан шүү дээ. Тэгэхэд та нар бүр ингэж бүтэн харж байна гэж тэгжсэн. Тэгээд энэ нөгөө хүүхдэд ууланд нь очиж энэ хар өндгийг идсэн байгаа. Энэ өндгийг идэхээр Япончууд 7 нас нэмдэг гэсэн. Тэгээ багш нь за 2 өндөг идлээ ямар ч байсан 14 нас нэмээд ирсэн. Ингээд бас хашигнаж байгаа. За энэ манай аяллаа багийнхан байна. Ингээд занд багш маань бас 2 охинтойгоо хүргэнтэйгээ 2 сайхан эгчтэйгээ ингээд бидэд ингээд 15 улаан аялаад ирсэн. За Япон Тайванаар бол ингээд үзэх газар болгоныг үзсэн байгаа. Үнэхээр тансаг аялал хийгээд ирсэн. За дараагийн саяны хамгийн сүүлийн аялал маань дэлхийн нөгөө хамгийн баян орн Катар гэдэг улсыг үзнэ гэд багш нь жилийн өмнө өөрийнхөө яг ийм баян орн гэхээр нь энэ Катар улсад очиж үзнэ гэд өөрийнхөө фэйсбүүк дээр постлж хийсэн бол ямар ч байсан очиод үзээд ирсэн. Яг энэ Катарын Дохо хотоос эхлэлтэй аяллаар ингээд Дубай, Ширибаниас, Абу Даби, Бахрейн, Доха гэд ингээд аялаад ирсэн байгаа. За энэ аялалд бол бид нэр 49 сүүлээ явсан гэж багш нь хэлсэн байгаа. Тэгээ аялал захиалж исэн чи бид нар бол Доха Дубайгаас эхлэлтэй аялал захиалж исэн чинь 28 хүн маань захиалаад эндээс өрөө олдохоо ийцсэн. Тэгээ судалж агаад яг энэ хоёр нэг хөлөг онгоцсон байна гэдгийг мэдэнгүүтээ нэг хоногийн өмнө Дохогоос эхлэлтэй аяллыг 21 хүн захиалаад ингээд энэ урт замдаа л бид нэр 21 үлээ яваад тэгээ энэ бус замд нь бол 49 үлээ яваад ингээд сайхан аялаад ирсэн байгаа. За сая сүүлийн аялалд явахдаа бид нэр Бээжингээр яваад тэгээд нөгөө хоёр нисэх буудалд сэлгэх хоорондоо бас энэ нөгөө хөтөж хийдэг улсуудтай холбогдоод цагаан хэрэм үзээд үнэхээр монголчуудаас айгаад ийм хэрэм барьж ийсэн шүү гэж бас гоё сэтгэл багшдаг юм байлээ. Багш нь урд нь Бээжин явж исэн ч гэсэн очиж үзээгүй байсан. Тэгээд цагаан хэдмийг очиж үзсэн. За онгоцон дээрээ очингуудаа нөгөө аюулгүй сургалтанд нь хамрагдсан. За энэ бол яг бидний хөлөг онгоц хөдлөхийн яг өмнөх шөнийн Дохо хотын зураг байгаа. Тэгээ бид нар ийм Селестал гэдэг хөлөг онгоцоор 14 давхар хөлөг онгоцоор аялсан байдаг юм аа. За энэ Дохогийн хөгжлийн музейн зураг харагдаж байна. За тэгээд Дубай, Абу Даби хоёрт 2 хотын 3 өдрийн аяллыг бид нар бас яг ингээ мэрэгжлийн хөтөж энэ хандаа гэдэг энэ Абу Дабид амьдардаг монгол хүүхэнтэй ингээ холбогдоод явхаасаа өмнө гэрээ юмаа хийгээд автобус унаа бүх юмаа зохицуулаад ингээд 3 хоногийн аяллаа бид нар хийсэн байгаа. Яста бас л үзэх юм болгоныг үзсэн. Энд бид нар нөгөө дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Калифийн 123 давхар дээрээс ингээд
дэлхийн эд баялагийг өөрсдөө дуудах бяцлаглаа хийгээд ингээ багаараа бас шар галстугаар ижилсээд ингээд яваад ирсэн байгаа. За энэ аялалд бол би бага охинтойгоо гэр бүлээсээ бол хоёулаа аялсан. Ингээд найзуудтайгаа ингээ аялсан байгаа. За бид нөгөө элсэн цөлд нь ингээд аялал хийгээд за энэ манай нөгөө олуулаа хуваагдаад юунуудаар жипнүүдээр явд юм байлээ. Энэ яг манай багийн жолооч маань бид цуг зураг авахулсан байна. Тэгээд тэр Ширибаны яс гээд Абу Дабигийн хувийн арал дээр нэг өдөр хөлөг онгоц маань үнждэг юм байлээ. Тэгээ бид энэ далайд ингээд жаргаж байгаа зураг бас Монголд 40 хэдэн градус болж байхад бид нар чинь тэнд далайд ингээд аялж явлаа нэг сарын сүүлчээр. За Абу Дабид болохоор нөгөө ерөнхийлөгчийн ордонд нь орж үтсэн. За энэ Шейх Зайедийн музейд одоо ингээд заавал нөгөө юу н шаардлага нь ингээд битүү хувцастай орох ёстой юм байлээ. Зөвхөн нүүрэл харагдахаар энэ гарын шуум үйл харагдуулж болдоггүй гэдэг ингээд бид нэр тэр музейд орохдоо ингэж зураг авахулсан байгаа. За энэ болор авжуур гэсэн дэлхийн бас гайхамшиг гэсэн. За ингээ багшных нь хувьд ингээд ямар ч байсан тэтгэврийн хүн одоо 60 хол гарцсан 160-наас илүү насалсан хүн тэгээд тэтгэврт байдаг. Тэгсэн мөртлөө ингээд хуримтлалаараа аялаад яваад болж байна. Мөн дээр нь энэ крузийн бас ажлыг тодорхой хэмжээгээр хийгээд бас өөртөө өөрхөн нэмэлт орлоготой ингээд яваад болоод байна. Ийм учраас залуучуудаа бүхэн бол чаднаа надаас юу дутах вэ гэж би залуучуудаа бас ирч хүч урам зориг өгөхийг бас ирмэлцдэг. Тэгээд ер нь яагаад энэ крузыг сонгосон бэ? Ер нь яагаад энэ круз гэж өөрөөсөө асуулт тавиад за та дэлхийн ертөнцөөр аялахыг мөрөөддөггүй. Ялангуяа манай аялын клуб нэгдээгүй байгаа хүмүүс маань энэ асуултыг бас өөрсдөөсөө асуугаасай гэж сургалтанд оруулдаг байгаа. За хэдийгээр мөрөөддөгч аялалд ихээхэн зардал мөнгө шаардагдана гэж бодож байсан уу? Хайртай дотны хүмүүстэйгээ мартагдашгүй дурсамжийг бүтээхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ круиз аяллаа клуб маань дэлхийн хамгийн үнцэн бүхий аяллаа клуб юм аа. Манай ураа баг үнээр илүү олон аялж, илүү ихийг үзэж мэдрээрэй гэсэн ураатай. За тэгвэл аяллаа клуб манай круиз аяллаа клуб маань танд дэлхийн ертөнцөөр гэр бүлээрээ хямд үнээр аялах мөнгөө хэмнэх боломжийг олгодгоо. Тэрч байтугай аялаж байхдаач орлого олох боломжийг давхар олгодог шүү гэж хэлье. За тэгвэл энэ круиз гэж юу юм бэ? Гэхээр бүхэл бүтэн ийм цогц систем багмаа энд. За үнэхээр одоо бид нар ямар нэгэн параметраар хүн зарах гээгүй бид нар тансаг аяллыг хүмүүст сурталчилдаг аа. За тансаг аяллыг сурталчилахын тулд биднэрт технологийн нь бүх юм байж байна. Та аяллаа клуб нэгдлээ, таны хувийн аккаунт үүслээ, энэ дотроо та ажиллаа хийх, хамаг өөрийнхөө мэдээлэл энэ аяллаа клубийн мэдээлэлтэй бүрэн танилцах бүх боломж энд байна. Дээр нь эрсүүлэх маркетинг нь байна. Маркетинг нь бас энд багтсан байна. За мөн хувь хүний хөгжлийн сургалтууд бас байдаг шүү. Дээр нь манай аяллаа клуб маань энергийн үйлстэй бас бусдад ийм өгөөмөр хандив тусламж олгодог эмнэлгийн тусламж үзүүлдэг энэ Mercy Ship гээд бас хөлөг онгоцтой. Тэгээ бид нар бол яг энэ аяллаа клубыг үнэхээр хайр дээр суурилсан компани гэж хэлэх дуртай. Бид нар нэг гэр бүл, нэг хамт олон гэж ярьдаг. За тэгсэн чинь манай одоо аливаа байгууллагт эрхэм зорилго гэж байдаг те. Тэгсэн манай аяллаа клубын эрхэм зорилго болохоор хосгүй үнцэн боломжоор дамжуулан бусдын амьдралыг баялаг болгоно гэсэн эрхэм зорилготой. За ингээд хувь заяаны компани 2015 онд энэ Франк Кадина Макл Хачисон гэдэг энэ хоёр хүн маань
ер нь өөрсдийнхөө бизнесийн туршлага, энэ аялал жуулчлалын дээрээ нэгдээд энэ одоо энэ групп интернэшнл гэдгийг үүсгэн байгуулсан байдаг юм аа. Энэ группсгээр бид нар зөвхөн далайн аяллахаа тухай яриад яваад байгаа шүү. За тэгээ манай үүсгэн байгуулагч нар маань бид хүмүүсийг өөрсдийгөө хамгийн сайнаар харуулахад нь урамшуулан зоригжуулдаг гэж хэлдэг байгаа. За 2026 онд энэ круизing 10 жилийн болоод байна гэж одоо болоод байгаа шүү дээ. Одоо сая нэг сард Азийн бүсд 400 гэр бүлийг хосоор нь яг аяллалын компани манд даагаад, аялуулсан аяллаа клуб манд даагаад үнгүй ойролт орондоо 7 хоног бас аялуулсан байгаа. Одоо хамгийн том арга хэмжээ 26 оны 10 сард Сербийн Белград хотод 7,000-аас хүний арга хэмжээ болох гэж байна. Тэгээд багш нь болохоор бас тэр арга хэмжээнд явах гээд билет авцсан. Одоо аяллаа хайгаад бас байж байгаа. Тэгээ яагаад ингэж 16 онд болоод 26 онд болоод байгаа юм бэ гэхээр хэдийгээр 15 онд энэ компаниг үүсгэн байгуулсан ч гэсэн 16 оноос аялагч нар маань явж эхэлсэн байлээ. Тэгэхээр 16 оноороо ингэж 10 жилийн гэд болж байгаа. Үнэхээр залуухан компани байна. За тэгвэл яагаад энэ круиз найдвартай юм бэ гэхээр одоо ерөөсөө нөгөө манай монголчин шилдэг топ 100 аж ахуй нэгж гэж ярьдаг лөө те. Яг тэрнтэй адилхан дэлхийн шууд борлуулалтын компаниудын ингээд шилдэг 100-гийн жагсаалтанд манай аялын клуб маань 2021 онд 63-т орж исэн бол ингээд 58, 48, 46 гээд 25 онд 39-т магадгүй 26 онд бол өшөө 20 рүү орж ирэхээр ийм боломжтой харагдаж байгаа. За тэгвэл яагаад заавал далайн аялал гэж? Үнэхээр дээд зэрэглэлийн аяллаа үнц нь яг багш нь түрүүн бас хэлжсэн те. Энэ баячууд л аялдаг байх гэж бодож байсан. Үнэхээр газрын аялалтай харьцуулахад хөлөг онгоцон дээр суучаал орчоод ингээд хүн болгон нахилзаж бөхөлзөөл мэдлээд ингээд ахаар яг өөрсдийгөө хаан хатад шиг бас ингээд гоё төсөөлж чаддгаа. Тэгэхээр үнэхээр бас ийм үнцэнтэй гоё мэдрэмж өгсөн. Тэгээд дэлхийн ертөнцөөр аялаад амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг авах аялал шүү гэж багш нь хэлье. За бүгдийг багтаасан гэдэг нь мэдээж энэ дотор чинь бид нар байрлах байр чинь, тансаг зоогийн газар чинь, дэлхийн хэмжээний үзүр үйлчилгээ, орчин үеийн шоу, цэнгэн бүх юм багтсан байдаг шүү. Тав дахьтай байдал гэхээр мэдээж бид нар нэг улсаас нөгөө улс руу аялахад ачаа тэш дээр нь одоо унаа тээврийн талаар ямар санаа зовхон байхгүй. Бид нар унтаа цэрлээ нэг улсын нөгөө хотод буугаад юм уздээ буцаж онгоцондоо суудаа дахиад нөгөө улсын нөгөө хотод газрын аялал яах юм? Нэг онгоцноос буулаа, нэг юм олж, нэг зочид буудал олж орлоо, нөгөөдхөө үзэх юмараа явлаа, буцаад нэг юмд суух хэрэг боллоо гэдэг ингэхээр харьцангуй үнэхээр тав тухайг мэдрүүлсэн тансаг аялал байдаг юм аа. За олон төрөл гэдэг нь ер нь бол нэг удаагийн аяллаар доор хаяж 2-3 улсын 5-аас 7 хотыг үзэх бүрэн боломжтой. Гэхдээ бид нар бол нэг 7-оос 9 хоногийн аяллыг л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энд чинь бол одоо гадаадын багш нь одоо яг санахгүй байна. Гадаад хаанах юм байла нэг гэр бүлийн 2 тэтгэврт гарсан хүн ярилцлага өгөөд ингэж өгсөн байсан шүү дээ. Энэ нөгөө аханд өндөр насны асрах байранд байж яснаас насаараа ингээд хөлөг онгоцоор аялаад явж явах нь нэгдүгээрт бид нар энэ нөгөө тэр асрамжийн газраас хамаагүй өртөг хямд тусч जैन. Хоёрдугаарт бид нар нөгөө олонтой харьцаад ингээд нийгэмшээд явж байна. Тэгэхээр бид нар одоо ингээд насаараа аялах зорилго тавьсан гэдэг ийм юу хүртэл нийтлэл хүртэл байсан. Тэгэхээр үнэхээр тансаг аяллаа. За тэгвэл аялын клубын гишүүнчлэл маань ямар шүү байдаг вэ гэхээр за манай гишүүнчлэл бол одоо
Хуучин бол ганцхан төрлөөсөн. Одоо сүүлийн журмаар бол ингээд 3 төрлийн гишүүнчлэлийн төрөлтэй. Тэр нь Primo, Classic, Starter тий сонгодог дээд зэрэглэлийн сонгодог гарааны гэсэн ийм 3 төрөлтэй. За энийг багш дараа нь дэлгэрүүлээд ярина. За яг хувилбарынхаа хувьд болохоор аялагч гишүүн, түнш гишүүн, түнш гэсэн. За аялагч гишүүн бол өөрөө хуримтлалаа үүсгээл аялна. Түнш гишүүн бол бас энэ аяллахаа клубын франчайз эрхийг худалдаж аваад энэ түнш гишүүн, түнш хоёр бол бас эндээс тодорхой хэмжээний орлого урамшуул авах зорилготой ажиллаж байгаа гишүүд гэсэн үг ээ. За тэгвэл премиум гишүүн болохоор яах юм бэ? За багшийн хувьд бол премиум гишүүн сард $250 төлөөд сар болгон $500 шагналын оноо авдаг. Энэ премиум гишүүн болохын тулд нэг удаагийн $250 идэвхжүүлэлтийн төлбөр, $250 гишүүнчлэлийн сарын төлбөр. Тэгээд анх премиум гишүүн болоход бол $500 төлнө гэсэн үг. Хэдийгээр та $500 төлж байгаач та хуримтлалдаа 800 шагналын оноо авнаа. За шинэ хүн байгаа бол шагналын оноо гэдэг нь нэг шагналын оноо $1-тай тэнцүү манай бичиг баримтан дээр манай аккаунт дээр шагналын оноогоор явдаг шүү гэж хэлье. За энэ яагаад 800 болчихвоо гэхээр нөгөө сарын гишүүнчлэлийн төлбөрийн маань хугацаанд төлсөн төлбөрийн маань манай аяллаа клуб аялагчдаа дэмжиж гишүүдэд дэмжиж үржүүлж өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр 250-ыг 2-оор үржүүлээд 500 болоод идэвхжүүлэлтийн хураамж дээрээ нэмэхээр 750 болоод за тэгээд шинээр гишүүнчил үүсгэсэн гишүүн болгонд 50 шагналын оноо өнгөө гэж байгаатай нийлээд ингээд 800 шагналын оноо авчиж байгаа. За тэгээд сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ гэдэг нь нэхэмжлэг хүүсэд 5 хоногийн дотор төлвөл таны шагналын оноо үржигдэнэ. 5-аас 30 хоног дотор бол та 250-ыг төлсөн бол 250-аараа орноо үржигдэхгүй гэсэн үг. Тэгэхээр хугацаанд хийсэн төлбөр гэдэг нь тийм учиртай. За тэгээд үндсэндээ эхлээд $500 гишүүнчлэл үүсгэнгүүтээ идэвхжүүлээд 800 шагналын оноо авчна. Дараа сард нь $250 өөрөөсөө төлж байгаа хэдий ч үржүүлээд 500. Ингээд 1300 болчих нь шүү дээ 2 сар хийгээд. За яаралтай одоо манай нөгөө хамгийн сүүлийн 3 гишүүнчлэл 3 X-ийн журмаар бол ариун шагналын оноотой хүн нөгөө шагналын оноогоо хөрвүүлэн 100% ашиглаад 9 сарын дараах аялал хийдэг болсон учраас хүмүүс бас премиум багцыг маш их сонирхдог болсон байна. За инсайдер үнээр гэдэг нь болохоор аяллаа үнийн дүнгийн 17% хөнгөлөлттэй үнээр хязгааргүй тооны аялал захиалнаа гинэ. За тэгвэл классик нь болохоор нэг удаагийн идэвхжүүлэлтийн $100, гишүүнчлэлийн сарын $100 буюу эхлээд $200 гишүүнчлэлээ идэвхжүүлээд $350 авна. Яг багшийн түрүүн тайлбарласантай адилхан гэсэн. Дараа нь сар болгон $100 хийгээд 200 шагналын оноо авнаа. За инсайдер үнээр бол жилд 5 удаа аялал захиалнаа. За энэ манай найзууд дандаа классик гишүүн найзууд маань байна. За стартер буюу эхлүүлэх хувилбар нь болохоор та эхлээд $50 гишүүнчлэлийн төлбөр төлнө. Тэгээ идэвхжээд нөгөө компаниас өгж байгаа 50-тай нийлээд 100 шагналын оноо авна. За сар бүр төлбөр төлөх бүртээ 50 шагналын оноо авна. Тэгэхээр энэ гарааны гишүүн бол нөгөө төлбөр нь үржигддэггүй гэсэн үг шүү. 50-ыг төлөөл 50-ыг авна. Харин төлбөрийг цаг тухайд нь 4 дараалан төлбөл классик хувилбар руу шууд нөгөө 200-аар биш 100-аар шилжиж орно гэсэн үг. Ингээд $100 хэмнэлт гаргаж байгаа гэсэн үг. За энэ багшийн нь ерөнхийдөө саяны тайлбарласныг ингээд бүснэгтэлсэн байна. Эндээ нөгөө шагналын оноо ашиглаж аяллаа захиалж болно. Сарын төлбөртэй ижил хэмжээний шагналын оноо авна, 2 дахин өсгөн ингээд зочид буудал захиална, ангилал буурч болно гэх за ийм юмнууд байна. За энэ манай туяа захирлын юм гоё ойлгомжтой юг бас энд оруулж ирсэн байгаа. Энэ шагналын онооны өсөлтийн ялгаа.
Нөгөө 3 нөхдүүд маань ингээд 3 сар гишүүнчлэлдээ хийгээд хоримтлолтой үүсгэж явж байхад премиум бол 1800 болсон, классик бол 750 болсон, стартер бол 200 шагналын оноотой болсон байх нэ гэж ингээд ойлгомжтойгоор тодорхой харуулж өгсөн байна. За тэгвэл ингээд нөгөө итгэхгүй гишүүн болж орж ирээд нөгөө хэдэн доллараар итгэвчж байгаагаасаа болоод ингээд шагналын оноо авчиж байгаа шүү дээ. Тэгвэл премиум гишүүнийг одоо хэрвээ нөгөө түншүүд ингээ багаад хэлэх гэж байгаа бол хэн санал болгох вэ гэхээр мэдээж санхүүгийн чадамжтай, илүү тансаг зэрэглэлийн хөлөг онгоцоор тансаг аялах хүсэлтэй. За энэ ямар учиртай юм бэ гэхээр одоо манай нөгөө 21 мянган аяллалын сонголт байгаа дээр зөвхөн премиум гишүүд аялнаа гэсэн тусгай онгоцууд бас заасан байгаа. Тэгэхээр тэр онгоцоор аялнаа гэсэн хүн бол премиум гишүүнээр гишүүнчлэлээ үүсгэнэ гэсэн. Тэгээ оноогоо хурдан өсгөөд хурдан аялах хүсэлтэй хүмүүст бол премиум багцыг санал болгох нь илүү үр дүнтэй ашигтай байх нэ. За классик бол яг санхүүгийн чадамж харьцангуй дунд зэрэг те. За хэдэн сарын дараагаас аялнаа яг гой хамт олонтой болёо гэсэн хүнд бол классик гишүүн байж болж байна. За гарааны стартер гишүүн бол санхүүгийн чадамж нь таархан аялах болоогүй ер нь бол хийж байгаад аялна гэсэн алсын зорилго тавьсан гой хамт олонтой болох хүсэл мөрөөдөлтэй мөрөөдлийн аяллаа бодит болгох ирмэлцэлтэй хүмүүст бас санал болгож болох нэ гэсэн. За одоо ингээд хэдүүлээ ярихаар яг одоо ярдлангуяа түнш гишүүдэд маань ингээд аяллаа ярихаар наад чинь шүлжээ юм биш үү гэд нөгөө манай монголчууд чад хэдийнээс шүлжээнээс хаширсан улсууд их байгаад байгаа шүү дээ үнийн хэрэг дээрээ. Тэгэхээр бүх юм л уулна сүлжээ байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж найдвартай гэх юм бэ? Гэвэл таны гишүүнчлэлийн төлбөр аюулгүй найдвартай. Inclusus санхүүгийн хүндэлд орсон тохиолдолд таны аялын клубт өөрөөс төлсөн ашиглагдаагүй бүх төлбөрүүд Trust Me Travel гэдэг олон улсын аудитын компаниар буцаан олгогдно. Энэ компанид манай аялын клуб маань гишүүнчлэлийн бүртгэлтэй болсон байгаа. За энэ маань саяхан нэг өөрчлөгдсөн энийг багш нь солиогүй явсан байна. За тэгвэл гишүүд нь ямар хэмнэлт гаргах аргууд байдаг юм бэ гэхээр түрүү инсайдер үн гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр далайн аялал, зочид буудал, амралтын газруудын захиалгад шууд 17% хэмнэлт гаргах боломжтой. Энэ нь болохоор үнийн дүнгээс нь 17% хямдаар бид нар аяллаа захиалж чадна гэсэн. За шагналын оноогоор бол далайн аяллаа жижиглэнгийн үнийг 50% хүртэл бууруулах боломжтой. Мөн багш нь түрүүний хальт хэлээд орсон те шагналын оноогоо хөрвүүлэн 100% ашиглан 9 сарын дараах аяллаа захиалах боломж ерөөсөө дөнгөж нэмэгдээд одоо сар гархан хугацаа ийм журам орж ирээд хэрэгжээд явж байна. За манай аялын клуб 14 круиз лайны 144 хөлөг онгоц 4 одоос дээш одтой хөлөг онгоцууд байдаг. За тэгээд 21 мянга гаруй далайн аяллууд байна. За мэдээж 7 төв олон зуун улс орныг үзэхэд бүрэн боломжтой. За үнэхээр яралтай аялах гэж байгаа бол инсайдер үнээр 21 хоногийн өмнө далайн аяллаа захиалаад бас аялах боломжтой. За бид нар нөгөө түрүүн энэ групп интернэшнл гэдэг компани гэдээ ярьсан тий. Тэгээ бид нар одоо саяыг хүртэл зөвхөн энэ крузийг буюу далайн аяллаа л яриад явуулсан гэсэн үг. За одоо энд маань инстес буюу одоо нөгөө амралт зочид буудлууд бас байдгаа. Эндээс бас амралт зочид буудлаа 430 мянга гаруй зочид буудлын амралтын газруудаас бас сонголт хийгээд захиалж болно. Энд бол нөгөө инсайдер 17%-аараа үнийн дүнгийн 17%-аараа хөнгөлт эдэлдэг гэсэн үг шүү. Энэ дотор манай Улаанбаатарын томоохон одоо Шангрила өөр юу гэдгийг томоохон зочид буудлууд хүртэл бас байдгийн байлээ. Та бүхэн бас сонирхоод үзээрэй. Манай гişүүд байгаа бол за энд бол яг ингээд үнийн дүнгийн 17% захиалга болгондоо шууд 17% хэмнэлт гаргана гэдэг. За энэ төрс гээд
300,000 гаруй газрын аялал, мэрэгжлийн хөтчтэй газрын аялал хөтөлбөрүүдээс бас сонгож захиалж болдог байгаа. За энэ дээр хэдүүлээ нөгөө инсайдер үнийг яаж хэрэгэлдэг юм бэ гэдгийг харъя. За далайн аяллаа 2 хүний татвар бомтын хураамж орсон $3,000 аялал захиалъя гэж бодоход нөгөө 17% буюу гишүүн $510 хэмнэлт гаргаад $2,490 захиалж болно гэсэн үг. За тэгвэл шагналын оноог 50-50-аар нь яаж ашиглах вэ гэхээр та 1,500 шагналын оноотой байлаа, идэвхтэй гишүүн байлаа гэж бодъё. Тэгвэл $3,000 аяллыг 1,500-ийн шагналын оноогоо энд өөр туримтлагдсан 1,500-аа бүрэн ашиглаад өөрөөсөө $1,500 төлөөд аяллаа захиалах боломжтой гэсэн үг. За тэгвэл нөгөө 100% хөрвүүлэн гэдээ багш нь төрөө нэг үгээр ярьсан да. Тэгвэл энэ нөгөө ариун их хуримтлагдсан олон жил төлцсөн шагналын оноотой улсуудад маш ашигтай хувилбар байгаа байхгүй юу? Энэ жишээн дээр 5,400 шагналын оноотой идэвхтэй гишүүн байя гэж тооцъё. Тэгвэл та одоо 3,600-ийн 4 хүний аяллыг өөрөөсөө мөнгө төлөхгүйгээр захиалах бүрэн боломжтой. Яаж? За мэдээж 3,600-ийн 50% нь буюу 1,800-ийн шагналын онооноос ашиглачнаа. 1,800 ашиглахаар эндээс 1,800 гасгаар 3,600 үлдэж байна да тий. 3,600 болохоор нэгийг харьцах 2 шагналын оноо буюу 3,600-аа 2 хуваагаад 1,800. Ингээд нөгөө 1,800 дээр 1,800 нэмээд өөрөөсөө бэлэн мөнгө төлөхгүйгээр ингээд аяллыг захиалж болно. Энэ маань 9 сарын дараах аялал гэсэн шаардлагатай журамтай байгаа. За түрүүн бас хальт хэлсэн Mercy Ship гэдэг ийм энергийн байгууллагатай. За бидний бусдад хүргэдэг хосгүй үнц нь бол өгөөмрөөр өгөх хандив юм аа. Бид $2 сая гаруй хандилсан байна 2025 оны байдлаар. Тэр битгий хэл Украин улсад тусламж үзүүлсэн байна гэж байна. Тэгээ бид хамтдаа дэлхийн ертөнцийг илүү сайн сайхан болгон өөрчилсөөр байна гэжээ. За тэгвэл энэ гүрэлстэй хамтран ажиллах түншийн боломж гэдэг нь ямар юм байх вэ гэдэг талаар цөөхөн хэдэн өгүүлбэр хэлье. За үндсэндээ нөгөө $500, $200, $50 итгэж байгаа гишүүд бол аялагч гишүүд гэсэн үг ээ. За аялагч гишүүд яаж түнш гишүүн болох вэ гэхээр ямар ч гишүүнчлийн хувилбар бай та өөрөө түншийн анхны төлбөр $95 нэмж төлөөд түнш гишүүн болно. За энэ $95 бол ер нь Incruises аяллаа клубын бизнесийг хийх франчайз эрхийг 6 сарын хугацаатай худалдаж авч байгаа төлбөр гэсэн үг ээ. Үндсэндээ 6 сар $95 төлөөд бизнес хийж байна гэсэн үг. Тэгэхээр сард нэг 10 хэдэн доллар төлж байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэгээ $95-ыг 6 сар тутам төлнө. За тэгээ мэдээж одоо нэгэн төлөнгөө өөрөө аялж байгаа. Дээр нь энэ түнш гишүүн болцохоор бас орлого олох боломжуудыг 5 төрлийн мөнгөн урамшуулал, 5 төрлийн мөнгөн бос урамшуулал, орлого урамшуул авах юм боломжтой байдаг. За зөвхөн түнш гишүүн болно гэхээр яагаад байгаа юм бэ гэхээр $95 анхны төлбөрийг төлөөд түнш гишүүн болчих болж байгаа. Тэгээ энэ түнш гишүүн болсон хүн за өөрөө багаад хэлээд нэг юм 5 хүн гишүүнчил үүсгэж яа гэж бодъё л да. Тэгэхэд нөгөө өөрөө $100-тай болчих нөгөө 20 нэг хүний өдөр тутмын идэвхжүүлэлтийн $20 ороод ирэхээр энэ хүн чинь $100-тай болчихно гэсэн үг шүү дээ. Тэгээ эндээсээ мөнгө олж агаад өөрөө гишүүн болно гэсэн үг. Энэ түнш багаад хэлээд нөгөө багаараа $500 борлуулалт хийгээд үнгүй болсон тохиолдолд нөгөө үнгүй бол урамшууллаа авч чаддгүй юм байлээ. Заавал өөрөө түнш гишүүн болж ээж урамшуул авах хэрэгтэй юм байлээ бас. За ингээ орлого олох боломжтой болно. Гайхалтай хөнгөлтүүдийг эзлэнэ гэж байна. За ингээд ярихаар ингээ мөнгө өгдөг 5 төрлийн
орлого урамшуул авдаг гэдээ ярихаар тэр компани чинь тэгээ хаанаасаа ийм та нарт их хэмжээний мөнгө өгөөд идгийг наа чи хулих юм шүү гэд хүмүүс яг тэгж асуудаг байхгүй. Тэгээд үндсэндээ манай аяллаа клуб ерөөсөө сурчилгаанд ямар ч мөнгө зарцуулдаггүй. Сурчилгааг яг одоо багш нь өнөөдөр ингээ мэдээлэл хийж байгаатай адилхан манай аялагч гишүүч бай, түнш гишүүч бай энэ хүн болгон амнаас аманд зүрхнээс зүрхэнд сурталчилж энэ аяллаа клубын маань үйл ажиллагаа явж байгаа учраас энэ сурчилгааны ажил зарцуулах их хэмжээний мөнгийг гишүүдтэй өгдөг, орлого урамшуул болгож өгдөг гэсэн үг шүү. За тэгээд таны багийн гишүүдийн тоо нэмэгдэх тусам та илүү их орлого олох болно. Инкрусийн шинэлэг аргачлалаар та хөнгөлөлттэй мөн хагас үнээр тэр ч байтугай үнэгүй аялах боломжийг танд олгодгоо гэж. За тэгвэл сууд хүмүүс ерөнхийдөө энэ яг аяллаа клубын маань тухай юу гэж хэлсэн байна вэ гэх надад ямар ч эргэлзээ алгаа. Инкрусс миний амьдралыг өөрчилж байна гэд Карина гэдэг хүн хэлсэн байна. Инкрусс клуб нь надад хөгжих, орлого олох боломжийг олгодгоо гэд Людмила гэж хүн хэлсэн байна. Аялал бол бидний амьдрал тохиолдох хамгийн сайхан зүйл. Энэ боломжийг инкрусс бидэнд өгдөг юм гэж Мартиз гэдэг хүн хэлсэн байна. За ингээд үнэхээр өнөөдөр мэдээллийн маань сонсож байгаа шинэ хүн байгаа бол та яг өнөөдөр инкруссийн гомөр аяллаа клубын маань гэр бүл яг өнөөдөр нэг дээрээ өөртөө тохирох хамгийн тохиромжтой хувилбарыг сонгоорой гэж уриалгах байна. За багшийн зүгээс ярих зүйл дуслаа. Тэгээд та бүхэн маань асуух зүйлээ багш нь асуултанд нь хариулъя.